За сайн байна уу. За Давдоржи дөрчрөө Дорхой аймгийн иргэдийн хуралд бас хөрөн булгуугаас сонгогдсон төлөөлөгч байна. За одоо энэ иргэдийн яг ая тухтай амьдрахын нөхцөл бодол, за аюулгүй байхын нөхцөл бодол тэр бол одоо нэлээд олон чухал шийдвэрүүд төлөө өнгөрсөн жилүүд бол гаргасан гэж ойлгож байгаа. Дөрвийн 14-өөс 20 дугаар байр, дөрвийн 22-оос 25 дугаар байрын дундх автоцомын машиныг урсгал дээр машинууд зогсчдөг. Одоо төгжрлөх маш их үүсдэг. Энэ мэтчлийн юм асуудал үүсдэг байсан учраас энийг бол одоо мэдээж багтаага, за замын цагтаа, тээврийн газартаагаа хамтраад бид хүн бас хоёр урсгалтай замыг нээхийн тулд дунд нь ашлах хийж гисэн. Энэ бол орон нутгийн төсвөөс бас тодорхой 50 сая төгрөг тавигдаад ингэ шийдэгдсэн ийм зүйлүүд байгаамаа. Мөн одоо манай энэ харагдаж байгаа тавирын 3 чулуу байрны одоо орчин суугчд маань бас яг автомашина тавих ийм зогсоол бол ерөөсөө байхгүй байсан. За үүний дагуу бол одоо бидний энэ одоо хар зогсож байгаа энэ автомашины зогсоолыг бол одоо мөн орон нутгийн хөрөнгө оруулалтанд сууж энэ орчин тавирын 3 чулууны орчин суугчдын одоо автомашины зогсоолыг бас одоо зохистой боломж хэлбэрээр одоо битгэн шийдвэрлэсэн. За хөрөн булаг багт бол үндсэндээ ингээ нийтдээ 57 камер байсан. Одоо 24 оны хөрөнгө оруулалтаар 34 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5 ширхэг камер нэмэгдүүлээд нийтдээ 62 камер бол одоо үндсэндээ одоо ажиллаж байгаа. Тэгээ энэ бол одоо мэдээж одоо гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхэд бол одоо нэлээд том одоо алхам болсон, том дэвшил болсон гэж бол харж байгаа. Дөрвийн 26 27 дугаар одоо байрны одоо хог хаях цэг дээр орчин суугчдаас хог хаихаас гадна тойрсон аж ахуйн нэгж байгууллагууд нь их хэмжээгээр хог хайдаг. За одоо тэндээс их маш их бохирдол үүсдэг. Энэ бохирдолтой үүстэй холбогдуулаад одоо тэр тухайн орчин суугчд амьдрах энэ таатай тухтай амьдрах орчин нөхцөл нь одоо салдагдж байгаа юм нөхцөл үүсэж байгаа. Тэгээ одоо бид хүн асуудыг шийдъя. Энэ гарцын одоо хамгийн шийдэх боломжтой гарцаас нь одоо шийдлийг олж гаргая гэсэн ийм одоо байдлаар хэлцүүлэг хийсэн. Томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд бол тоогоор ярихад нэг 6-8 аж ахуйн нэгж байгууллагууд байна. Шандал өрн гэсэн хог эдлийн зэгтэл болох шаардлагатай. Тэгээ энэ асуудлыг бол одоо мэдээж иргэдтэйгээ хамтраад одоо холбогдох албаны явцуудтайгаа одоо иргэний тамхин одоо 2 удаагийн хэлцүүлэг зохион байгуулад за үүнийг бол одоо шийдвэрлэх шатанд ороод одоо өнөөдөр бол яг байд амьдрал дээр бол хэрэгжиж явж байгаа гэж харж байгаа. Одоо энэ хувьд бол одоо багтаага одоо багийн иргэдийнхаа дуу хоолой олж чамгүй басаас олон ажлуудыг амжуулсан гэж үзэж байгаа. Одоо иргэд ч гэсэн их амьдралд барьсан шийдвэрүүдийг бас гаргаж байна гэдэг ийм одоо сайхан мэдээ бол сонсогдож байгаа. Доржруу даргауулалтаар иргэдийн хурлынхаа төлөөлөгчийн хувьд орсон суугчдынхаа одоо нэрийн өмнөөс эрдэм тусад асуудлаа тавиад тэр асуудал тавьсан дагуу 4-20-ын одоо подвалд байгаа тэр бохирын шугамнуудыг одоо задарсан, мултарсан, бохир алдж байгаа бүх одоо шугамнуудыг сольж өгөөд өнөөдрийн байдлаар одоо бохир гайгүй болчиход байна. Багаас одоо иргэдийн хурлын төлөөлөгч Дорж хүрүү гэдэг хүн байдгаа. Өөрийнхөө санаачлагаар одоо ер нь үлгэр жишээ орц гэдгийг байгуулж за түүнчлэн одоо манай орцыг тогтчулж өгсөн ийм сайхан тохилог одоо орцсонд амьдарч байгаа. Дорж хүрүүтэй бол бид талархаж явдаг.
тойргийн хувьд бол 16 дугаар цэцэрлэг, 10 дугаар цэцэрлэг, бэлзуухай цэцэрлэг, 19 дугаар цэцэрлэг гэдэг 4 цэцэрлэг хөрөн булаг багтаал үйл ажиллагаа явуулдаг. Төсөв бол бас хязгаартай. Тэгээ энэ хүрээндээ бас боломж олцоогоор тэр хүүхдийн одоо тоглох, сорч улсрах, орчин нөхцөл тоног төхөөрөмж, дээвэр, тэгээ фасад, одоо сан техникийн засварч гэх юм. Энэ зүйлүүд дээр бол одоо орон нутгийн хөрөнгө оруулалтыг бол одоо үе шаттайгаар одоо эхнээсээ бол одоо хөрөнгө оруулалтыг шийдээд явж байгаа гэж сонсч хэлмээр байгаа. Тэгэхээр энэ хичээлийн жид бид нэр төлөөлөгчдөйгөө ярилцаад үүдний хэсэгтээ вентилятор шинжилт тавьсан. Энэ одоо сүүлийн үед бол халуун хөшиг гэж нэрлэдэг байгаа. Энийг шинжилт тавьсан. Хүүхдүүд болоод дээрээс нь сургуулийн дулааны алдаг талаас урьдчилан зэрэглэсэн юм ажил болсон гэж ойлгож байгаа. Одоо сүүлийн 4 жил одоо хэрхэн өнгөрсөн бэ? Энэ тал дээр бас үнэлтэн үлдэх бас хувийн одоо байр суурь байлгүй яах вэ? Зөвхөн энэ хөрөнгө оруулалтын маш томоохон одоо төслүүд бүрүүд томоохон хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байна. Маш чанар мод. Одоо хамгийн одоо сүүл ихэд энэ 2 дугаар микрот баригдсан 4 замын уулзар. Хамгийн сүүл баригдсан хамгийн сүүлийн зам гэхтэл өнөөдөр тэр зам донгорхоод эвдрэлтэй байж байгаа шүү дээ. Тэгээ ийм маягаараа бид хүн асуудал тандаад байх юм уу? Энийг өөрчлөхгүй юм уу? Яах ёстой гэдэг ийм асуудал бид хүн боломж ирж байгаамаа. Одоо өөрөөр хэлэх юм бол Орхон аймгийн хөгжлийг одоо нэлийн эрчимтэйгээр авч явах бүрэн боломж байна гэж харж байгаа. Яагаад гэвэл Орхон аймаг маань бол Эрдэнэ хот маань бол дэд бүтц сайтай, уул уурхай дагсан, орлого сайтай, эдийн засгийн хувьд бэхжигдсэн ийм одоо аймаг учраас одоо манай аймаг бол одоо хойн суугаад ах юм те одоо ямар ч тийм одоо боломжгүй л гэж одоо харж байгаа. Тэгээ энэ утгаараа бид хүмүүс бол одоо маш сайн төлөвлөлт, маш сайн зохион байгуулалт, маш сахилга бат энэний үндсэн дээрээс бол Орхон аймгийн хөгжлийг бол нэлээд өндөр түвшинд бас эрчимтэй хөгжүүлэх бүрэн боломжтой гэж одоо арчилсан намайг мөрөөдлөлтөд туссан баг. Тийм учраас иргэд та бүхэнд одоо сонгуульдаа идэвхтэй оролцож арчилсан намын эрчимт хөгжлийн төлөө гэсэн мөрөөдлийг дэмжихийг уриалж байна.